Салдан гэдэг хүнтэй би 1963 оноос хойш танилцсан. Намайг ирэхэд төлөвлөгөөний комиссийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга байсан. Тэгээд дараагаар нь засгийн газрын гадаад орнуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааны хороонд ажилласан. Зөвлөлт Монголын хамтын ажиллагааны хамаг төсөл чиглэл энэ бүгдийг өөрөө хийсэн хүн. Тэгээд Майдрагва Салдан яг өөрийн шав мэт авч засгийн газарт одоо гадаад орнуудтай хамтран ажиллах улсын хороонд авсан. Тэгээд тэр хорооны дарга нь Майдрагва өөрөө Салдан гол хэлтсийн дарга нь. Тэр үед Монголын үйлдвэр хөгжих тийм сайхан нөхцөлийг бүрдсэн үе байлаа. Тэгээ өөрөө хэлбэл одоо яхахгүй дархан шарын голын нүүрсний эрчим хүч барилгын материалын үйлдвэрийн 2 дахь давалгааг Монголд эхлүүлсэн хүмүүс. За төлөвлөгөөний комиссийн хөрөнгө оруулалтын газар гэдэг маань тэр үед улсын төсвийн хөрөнгөө гадаад орнуудын зээлийг юунд ашиглах вэ гэдэг асуудлыг хариуцсан хүн. Тэгээ энэ хамтын ажиллагааны үр дүнд Монголын үйлдвэржих 2 дахь давалгаа эхэлсэн. Энэ үл 1961 оноос 1970 он хүртэл үргэлжилсэн дархан шарын голын аж үйлдвэрийн комплекс. Нэг үгээр хэлбэл одоо Польш улстай Сэлка тооцооны үйлдвэр, Унгар улстай дархны махкомбинат, Болгар улстай нэхий эдлийн үйлдвэр гэх мэт Монголын үйлдвэрийн анхны одоо том давлгааг төлөвлөж хөрөнгө оруулалтын зөв зохистой ашиглах, өртөг үнийн хувьд нь зохицуулах ийм том албыг гүйцэтгэсэн хөө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол орны үйлдвэржилтийн одоо тэр том давлгааг готсон хүмүүс. Дараагаар нь одоо бидний Аз болоход монголчуудын Аз болоход Эрдэнэтийн овоо 1964 он нээгдэж 1975 оноос 1978 оноос 1983 он хүртэл Эрдэнэтийн үйлдвэр болсон. Үүний зэрэг цагаар толгойтын алтны үйлдвэр, бор өндрийн зонш баяжуулах үйлдвэр, таван толгой хайгуулын ажил энэ бүгдийг төлөвлөх, энд хөрөнгө оруулах, улсын төсвөөс ямар хөрөнгө гаргах, яаж энийг хэрэгжүүлэх ийм том ажлыг өдөртөн зохион байгуулсан хүмүүс. Азар Салдан бета хоёр нэг байшинд 1968 онд 21-р байшин гэд түнэлийн хойтлын шар байранд хамт орсон. Тэгээ бие биенээрээ гэр орноороо ордог, баяр ёслолын үеийг хамт тэмдэглэдэг, үр хүүхдүүд маань хоорондоо найз нөхөд болсон, танил тал болсон. Тэгээ улмаар одоо нүхтэд тэр үеийн яамны сайд тэр зэндааны улсууд ажиллаж байсан. Тэр ариунд бас хамт ажилласан. Тэгээ энэ бид хоёрын хамтын ажиллагаа болвол Монгол орны үйлдвэржилтийн 3 дахь давалгааг үүсгэх ийм нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгээ бид ер нь том асуудлуудтай тулгарч байсан. Бие биенийгээ хамгаалдаг байсан. Жишээлбэл бид хоёр Оросын сайд нарын зөвлөлийн 1-р орлогч
Новко Игнат Трофимович гэдэг хүнийг тэ хоёулаа баг нуурын нүүрсний уурхай барих геологийн ажил хийх энэ ажиллаар ярьсан. За энэ зам чинь яг налайхын замтай адилхан төмөр зам чинь мухар болно. Энийн оронд өвдөг худгийн нүүрсний орд газрыг ашиглаач. 307 сая тонны нөөцтэй хөрөн нүүрсний орд хайгуул хийчлээ. Дэрэгдэн цахилгаан станц барих ийм усны хайгуулын ажлыг нь хүрэн дух гэдэг газар хайчлаа. Тэгээ одоогийн Шивэ овоогийн харалдаа энэ цахилгаан станцаа барьж Улаанбаатарын цахилгаанаар хангах асуудлыг эрчимжүүлээч гэнэ. Энээс бол тэр Оросын сайд нарын зөвлөлийн орлого дарахтай миний бие үгээ хэлж баахан загнуус. Салдан намайг өмөрч баах үг хэлж бас загнуус. Тэр загнуулахтай гол нь байд юм бишээ. Хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэлтэй хүний агуу чанар тэнд харагдсан юм а. Нэг нь нөгөөгөө дэмжихгүйгээр явах арга байхгүй. Тэр лугаа нэгэн адил ийм явдал болсон. За ингээд сүүлд нь Унгарт элчин сайдаар очсон. Тэрнээс хойш бид хоёр насан өндөр болтлоо. Бие биенээрээ орж бие биендээ жаргал зовлонгоо хуваалцж явсан эр хүн байсан. Би тэрэнд нь бахархаж явд юм аа. Үнэхээр Монгол орны хөгжлийн тухай эх орон сэтгэлгээтэй ийм хүн байсан. Тэр эх орон сэтгэлгээг нь миний хувьд тэр үед Монголын геологийн удирдж байсны хувьд үнэхээр сайн ажилласан. Монголын геологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалттай холбогдсон бүхий л үйл ажиллагаа, үйлдвэр барихтай холбогдсон бүхий л үйл ажиллагааг төлөвлөгөөний комиссийн үйлдвэрийн хэлтсийн дарга зорилгож яв. Төлөвлөгөөний комисс энэ хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга балвар улмаар гадаад орнуудтай хамтран ажиллах эдийн засгийн харилцан зөвлөлийн хамтын ажиллагааны асуудлыг хийдэг салдан бэдгууруу ямар нэгэн хэмжээгээр улс эх орондоо тусаа хүргэсэн гэж боддгоо. Тэгээ бид хоёрын гүйцэтгэсэн үүрэг ороол маань өнөөдөр Монголын манлайлах нэг том аж үйлдвэрийн салбар буюу Эрдэнэт хотыг байгуулсан юм аа. Эрдэнэт хотыг байгуулж байхад зөвхөн зураг төслийг хийхээр Оросын 32 зураг төслийн хүрээлэн ирж ажилласан гэж бод. Тэгээд энэ Эрдэнэтийн хөрөнгө оруулалт зөв буруу их баг байна. Дараагаар нь энэ чинь молом жамцгай, содномгой, сангийн яамны молом салдан горилгож яв. Энэ улсууд чинь үргэлжлүүлэн Эрдэнэтийн үйлдвэрээс улсын татаац төсвөөсөө татаац өгч энэ нэнэн их буруу бид ашиг авнаа гэж. За ийм том эдийн засаг судалгааны групп саналаа хэлж байсан. За энд бидний эх орныхоо төлөө Эрдэс Вэлийнхаа төлөө хэлсэн үгэнд алдаатай үг байсан байж магадгүй. Гэхдээ өнөөдөр Содномгой аймд, Моломгой аймд байна. Энэ нөхөд маань энэ бүгдийг биеэрээ туулсан улсуудаа. Тэгэхээр энэ монголчууд хэдий эвтэй, хэдий бие биенийхэн үгийг сонсож хамтарч ажиллана төдий их ач тус өгд юм аа. Үүнийг зөвлөлт Монголын хамтын ажиллагааны туршлага бидэнд ихийг ухуулсан. Хүний үгээр үг хийж өхрийн сүвлэр дашуур хийгдэн хараал байд юм да.
монголчууд зөвлөлт нөхдийн үгийг сонсох боловч шийдэх шийдвэрийг монголчууд өөрснөө гаргаж ирсэн. Тэр шийдвэрийг гаргахад том орол гүйцэтгсэн хүн би Салдан гэж боддгоо. Тийм учраас төр засагт том албан тушаалын одоо сайд дарга тэрнээс том албан тушаалын хийгээгүй чиглээ гэсэн Монгол улсын хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан хүн яа харахгүй мөн гэж өтөл насандаа хүртэл бид хоёр хаяа уулзахдаа болсон түүх өнгөрсөн амьдралаа үнэлж ярьдаг байсан юм аа. Ийм учраас бивэл Салдан Монголын ард түмэнд өөрийнхөө эх оронч үзлээр тусуулсан хүн мөнхөд дурсагж явах ёстой хүн мөн гэж би бодд юм аа.